Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Дэниүн сайхан хөдөө нутагтан эзэн сууж, тэнхээ сүргээ малдан байгаа эрхэм малчид та бүгдийнхээ амар амгалан айлтгаж, туслах малчин нэвтрүүлгийнхээ шин дугаарыг өргөн төлөөлж байна. Туслах малчин нэвтрүүлгийн оролцогч тогтхой Эрдэнэний гэрэг эцэг эднэр Болгон аймгийн хишиг өндөр суманд шилжиж ирээд бүтэн нэг үлрэлийг ардаа өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд нутаг орондоо хэдийн дасцгааж, нутгийн уугуул улсуудаас дутгааргүй нэг шин дассан байна. Тэдний зорж ирсэн нутаг бол малын хулгайн эсрэг дорвитой тэмцэгч зохиолч сэтгүүлч яруу найрагч Монгол улсын төрийн сойрхолт зундуйн доржийн төрсөн нутаг. Монгол малын төлөө, Монгол малчны төлөө дуурч уран бүтээлийн зориулж байсан энэ хүний төрсөн газар шилжин ирж, буянт мал сүргийн захад аж төрнө гэдэг нэвтрүүлгийн оролцогчдын маань хувьд таатай сайхан хэрэгэ. Хон сайхан тогтож байгаа юм уу? Оо хон сайхан. Өнөөдөр хойд ууландаа гаргаж байгаа тэгээд байна. Өдөө хашиг болгож ирчихэ. Хаврынхаас шадан өмнө болоо үз. Оо шад өөр. Энэ бороо чадвас жинхэнэ хэрэгтэй бараа да. Хэд хоног орчооч? 3 хоног орсон. 3 хоног. Одоо жаа уйдах хянцтай болж байна борооноос. Одоо уйдах хянцтай болж. Мод төлөөнөт наргоод штэ. Тэгэндээ. Ер нь бас утран да тийм ээ. Тий. Отрын гэртээ хоёрыг хүн ирдэм батад ороод өрөөд ирдэм байх тийм. Өдөр адуу модоо гэж ороод өрөөд. Тэгээд ороод гүнгөр ангар хийж байгаа юм. Ханя манах уу ингэгүй юу? Манахгүй. Чимэж гэнаад. Чимэж. Хэри амт боохо тайван уу? Ер нь ямар ухаа? Гайгүй шүү. Хангаа газар чадварыг хэлдэг л байлаа тийм. Энэ одоохондоо бол гайгүй чимээгүй л шүү дээ. Хөл сайхан тогтож байгаа байна. Шүн бол нохоо жоохон уцаддаг л. Гайгүй. Танай хэдэн хаач гайгүй юм байгаа гэдэг чам. Гайгүй. Ингээд тийшээ шуугаад байдсан шүү дээ. 4 нохоо байдیں۔ Тавьс гарч ирчээд одоо тэгээд сайхан мэнэ хөдөө ирнэ. Өө даж. Даг үз. Газар оронтойгоо дассан. Өө дассан. Хүн амттай танилцж гэнэ үү? Энэ хавийнхантай өө танилцлгүй яах вэ? Хожир явж байхдаа ус мандсан явж байхдаа тэгэл. Амттай танилцсан. Чи чинь та чинь урд бас энэ бас голцоо мал дээр байсан хоёр юм байна шүү дээ. Зөвхөн та хоёр чинь тийм. Шугам паркт малч юм байсан гэж. Шугамд байсан алтан булаг хойшоо бартцсан. Геолэстэй. Энэ бол малаас хэн дээрээ үл юм. Энэ хэн дээрээгүй. Хот орчмол мал байсан болохоос тийм. Энэ хот хүрээнд хөлийн өмнө ихтэй газар мал маллах. Энэ бас чахаглагдуу алстуу газар мал маллах хоёрын хооронд ямар ялгаа байна? Энэ хотлогоо бол ер нь жоохон тэгээд жоохон ширэм. Тий. Энлүгөө бол арай гайгүй шүү. Ер нь малын ялгаа ямар вэ? Илүү гайгүй хөө. Одоохондоо юм идэгдэхгүй л шүү дээ. Чамаг нөөжрсээр юм сонсогддог. Тий, сонсогддог. Нөгөө халдвартаа малын ялгаа тэнцэгч зундын дорж гэдэг чинь сум юм шүү дээ. Тийм гэсэн. Энэ нэг юунууд нь урээнууд нь байдаг шүү дээ. Тийм биз? Тий.
хэл самбаруудтай юм баян Монгол баян гэж. Энэ уртлын самбар, энэ самбар дээр байдаг. Байдаг баг тийм. Энэ давааных дээр ч байгаа баг. Аав чинь малчин хүн байж тийм ээ. Тийм малчин. Аава самалмалганы одоо сурсан юм ч одоо байгаа л баг та. Өө байдаг яг. Тэр тэгэл хэрэг болж штэ. Тийм. Чухмээ голчилж яаж юу гэж хэлж ясагнууд нь одоо яг аминд орж байна да. Ер нь тэгээ тогтцоо богийг ер нь тогтоож маллах нь зүгээр эдэл гэдэг. Тэгээ ер нь тэгээд энэ манай хойд тэгээд ер нь их тогтоож сариудаа сурцсан юм үү. Нэхгүйгээд байхгүй. Тийм нэхгүйгээд байхгүй. Гүнтгийн малч бас тийм сайн биш үү? Гүнтгийн малч ер нь тэгээд муугаа чирээд багчуудаа чирээд тааждаг. Манай бол одоо өглөө гараад ерөөсөө бэлчээ дээр очиад тогтож. Энэ тэгээд их хонь бас их учиртай юм шиг байгаа юм тийм ээ. Цөөхөн хончл айгуул годгон дахпад байдаг. Цөөхөн хонч бас их гүйдэг тийм ажилтай. Харин тийм. Нөгөө их нуур төлгөөн гихчээр. Танаа хонч бас сайхан харагдаж шүү нуур шиг сэлийгээд. Одоо тэгээд хоньны насалчууд тэгээд зослолгоо явна да. Зослолгоо явна. Тийм. Энд хоньны наслах гол байгаа. Гол нь тэгээд байгаа юм байна. Тийм. Тэгээд бас энэ чинь яг энэ хав бол ногоо сайтай шүү. Ногоо сайтай юм байна. Ногоо сайтай нуулаадаа гарчин. Тэгээд энэ төлөөгөө хожирндоо арай өөр. Юм даа. Тийм. Энэ голлоо дууцсан юм байна та. Богд таарсан өвс нилээх шиг байна. Одоо танаа тэр зусж байгаа бол яахан бүдүүн. Бүдүүн үхэрдэл зүгээр. Тийм. Та хоёр одоо хувийн амьдрал энэ хэдтэй гэлсэн тогтсор та. Тогтгоор битээр би 19 настай. Тогтгоор 22-тай. Дөнгөж сэргээс салгадаж ирээ. 20 орд нь. Тий, 20 орд гэсэн. Чи хаавс өөрөнгөө хүн. Тий. Тогтох чинь би өөрөнгөө тий, тэгээд тогтгоор болохоор эдний хаа ээжтэйгээ мал ихтэй нэг шуун хавхт байсан. За би болохоор өөрөнгөөс ирчээд нөгөө твшин сангаач ногооч нар ороод тэгээ эдний доохонд тод энэ нөгөө тий. Тэгээд энэ хөдөө хээрийнхэн баргаад илгээлтээр ороод тэгээд нөгөө ногоон дээр гарсан байхгүй юу. Тэгсэн чинь манай баригадынхан зугаалгаар явна гэд. Тэр адуутай хоёр хүн зэрэг зэрэгээс салгаж ирсэн гинэ. Тэгээд тэднийх явах нэ гэж ахтагаа 3 жилийн зэрэг 2 жилийн зэрэг хоёр зэрэг халгадаж ирээд тэгээд хоёр ахтагаа ээжтэйгээ яваад би ажлынхантайгаа тэгээд битээр тэр түүний ээж хад гэдэг дээр танилцсан байхгүй юу. Тэгээд л жигүүргаад. Тэгээд дараа нь ажил дээр ирээд би ярих болдгоо би тамхи татдггүй гээл тэгээд идэгээс авах. Тэгсэн чинь дараа нь нэг байцаа хураалтын үеэр ирчээд байцаа хураагаад тамхи татдах хүн бий болов гээл тамхи татдах гэдэгтэй. Тэгээд инээдтэй. Би тэр амар нөрм ээж 11 сард нөрм гээл хавар танилцсан. Тамхи болсон татдаг юм байна. Тий. Одоо энэ юм руу. Оо хаал нэг хүн юм хам авчирж өгөөлөө. Тэрнээс нэг зориод ирээ за тийхгүй. Тэр унданаас хол явсан хүн амьдрдаг л да ер нь. Тий. Нэг дурлахгүй нэг яахгүй. Ер нь хүн амтэн шуугаад бүжигнээ суул сайхан уучна. Дурлал одоо маргааш нуудаг олон хоногуд тийм бол байхгүй. Ажлаа алдаал гэдэг ч байхгүй. Зүйтэй Евамик худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Евамик. Тогтгойрын Хордон Төв аймгийн Заамар, Алтан болог Улаанбаатар хотын шугам фабрик орчмоор мал маллаж байсан малчин айл. Улаанбаатар хот орчмоор л мал маллаж байснаас биш хөдөө нутгийн тогтоц ерөнхий шинжийн хувьд хишиг өндөр сумтай харьцуулахад ялгаагүй л хангай газар. Тийм болохоор мал маллах арга онцлогийн зөрүү ялгаа төдийлөн байхгүй байна гэж тэд ярьж байна. Түүний хувьд цэргийн алба хугацаанд говь нутагт тэмээ хариулж байсан удаатай. Цэргийн алба хаасан эр хүний дурсан гэж гэдэг хизээ хойно хуучилж эрг зүйлжээ суухад сэтгэл дойрхон за мөнч тунчиг сайхан он жилүүдийн нэг юм шүү дээ. Зэрэг тоохтой өмнө гоо тимээ мал. За. Тэгээд гайг. Өнөө ямар сумд байсан? 3 тест. 3 тест аа хилийн зэрэг байсан юм уу? Авааттай байсан. Аваат театрын. Аваатын театрын нэг амалгаа тэглээ гэдэг шиг. Гайвч бас сонин газар ч тийм ээ. Хиндээ бас ийггүй шүү. Тэгээд сүйдээ дасаад ирэхдээ зүгээр. Бас сайхан болоод ирчихдээ шүү. Тийм ээ чамаа. Уулаас цэцгэлээд ирэхдээ шал өөр болдөө шүү. Уулаас цэцэгч янзын өөр гоё шүү. Тий. Уулаас цэцгэлж явах цагаар гэдэг. Цагийн шаргад нэг ахтар юм бий тийм ээ. Цагийн шаргад тааралж ирсэн харсан уу? Хараагүй.
Цагийн шаргын арваалж шараа алз байдаг байхгүй. Хазж чадхгүй баг үхдэг л тэгээд зэргүүд их айдаг л юм байдаг байсан. Хангай газар юм ал сайхан. Та ярьж одоо тэгээд үргэлж цуцлахоо шийдчихсэн. Том хүүч ирсэн биз тийм ээ? Тий, том хүү ирсэн байгаа. Тэгээд энд л байна да. Уржа идлээ амын тасаад уучлаг их маягтаа нэг яхан маргаандуу маягтаа бас байх шиг байдаг юм. Тэр байт юм бил. Энэ зовслон дээр л нэг жоохон тиймэрхүү юм байгаа. Нэг ийшээ хаварждаг айлууд нь. Нэлүүгөөч бол тийм байхгүй. Тэгээ багич бас яалч үнийхээ үйлжүүлөө хойноор болоод байхгүй юм билээ. Гайгүй. Бас тэгч дими муухай тийм ээ. Тий. Бас нэг л байгаа. Нэгнийхээ гадаа. Зөвхөн төлөвлөлт 700-аад байна гэв. Тий. Энд сайн авсан байх шүү. Энд сайн авсан. Та ирч бол үндсэндээ мал төлөвлөгөө ирсэн жахан. 4 сарын 6-нд ирсэн. Тэгээ тэрнээс хойш нэг 150 төлөв баг авсан хөө. 700 бас. Тий. Ер нь шутрахын даваан дээр. Тий. 8 төлөв. За. 97-8-78-аар ясаар бол тэгэл баг тийм багтааны авсан баг. Манай тагтагч бас морь уйх харахаатай гэсэн баг. Залуудаа бас уйжээсаа. Энэ жил бас өмнө морины сүүл баг санаа байна гэсэн үү? Нэг бүдүүн морины соёол 2 байгаа. Хязаалаа 2 байгаа. Батагийн 2 уу? Тий. Одоодондоо ойрын гэсэн хурдтай болж амжаагүй л байгаа юм дээ. 2 сар болж байгаа. Энэ ватсанд нэг хэдэн юм би. Өчигч мадаа авцарсан гэв сая. Сая өвхөр хойно 2 авсан. За. Тоглолтын өнөөдөр давчрааг байгаа. Одоо тоглолтын өнөөдөр нэг явж авах юм да. Адуу бол ирээгүй байгаа юм шүү дээ. Адуу ирээгүй. Хурдуудмын юмнууд байна уу? Сүүл болох юмнууд байгаа юм. Би. Хөөглснээс хүч одоо бас та нар дээр ирээ гэж байгаа юм байна. Тийм манай хүч цэргээ аль паачгаад уул нь болоод юу юм байхгүй юу? Мэргэжил нь болохоор нөгөө хүнд механизм уулуур хаягаар төлсөн. Тийм механик. Тэгээд мэргэжлээрээ ажиллахгүй нэг барилга зүгээр юм уугаа барилгаар жаах яваад битээр жоохон дургуулсан юм л да. Тэгээд зарим цалингаа өгдөг, зарим нь өгдөггүй болтой. Тэгээд ерөөхдөө барилгын байгууллагууд тийм бохоо. Тэгээд одоо ер нь дэмий биш үү аавж ирээгээд гэсэн чи харин гинтээ сая ирээд би ерөөсөө одоо та хоёр тусланаа хэдүүлээ малжнаа одоо нэгэн л аавж ир ингэж тэгж байгаа юм чинь. Тэгээд хүрээд ирэх нь одоо битээр их баяртай байгаа. Хөдөө сайхан байна. Уул Ер нь бол хөдөөссөн шүү дээ. Хаахнаар байдаг гэсэн? Өөрөнгө. Тий, манайха зундаа хүүхдүүд бас өөрөнгө манай хөтөлдөр очичдаг байсан мал дээр. Зүүн маяг байна. Тий. Анаа чи нэр билэн хөрлөө манай дээр уулуурхаа чиглэлээр энэ 5 толгой ч юм уу ойлгох болгоод ийм амтаа гарахгүй байна. Тэгээд одоо энд очиод анкет баахан бүгд тэгэл тод төрсөн. Тийм л гэдэг байна. Таньдаг хүмүүнтэй л орох уу? Таван шугам дотроос алинд нэг дуртай. Ирэх хүн чи адуу үздэг. Адуудаа л юм зүгээр тэ. Тэгээд энэ адуу дангих юм байна. Айдны хөвгүүд бас хатхураагаа болцоо байд юм байна шүү дээ. Одоо тэр барилдаг баг хөө гэх юм болчих болгоч тийм юм ярьж байна. Өөрөө их мал юутай. Дуртай. Тэг өөрөө бөх болох гээд сайхан ч битээгүй л эднэрээс дүүг гэхэд дээр нэг ирсэн сайхан бие хатаа сайхан өстө өөрөө бөх болох сонирхолтой бүхэн сургууль явж байгаа юм блэ. Тэр ер нь нөгөө 2 хасаа 3 хасаа илүүтэй мал тэтэртэй жахан дуртай юм блэ. Тэгээ нөө тэрийг гарах болоо гэж боддог л гээл тэгчихсэн. Дэрэгдээ авахд ажгүй. Нөгөө дажгүй. Одоо хотод тэгээд болсон болоогүй юм хийжснээс энэ чи. Барилгын ажил хийдэг байсан юм бит. Тий. Барилгын ажилчтай тэгэл барилгын ажилч тэгээд цалин байхгүй. Тий. Хулигтаа таар. Тий, нэг хувийн компаниуд чинь хүн авч ажиллаулаад тэгээд хулигтаа таардаг гэдэл. Эсвэл эрхүү шинжлэх улсын гэдэг юм эсвэл томоохон компани ороод юу юм гэсэн. Тэгээд одоо ийм улсуудаар идэгж байгаа барилга өөртөө юм болдог. Яг би хаад нуурал онж байгаа. Тий. Яг мэрэгжлийн хүмүүс биш. Болохоор жахад яг мэрэгжлийн хүмүүс. Яг тэгээд нэг улсууд зааж игээд нэг юм хийсэн бодлоо. Туслах ажлыг хийдэг байсан юм уу? Тэрний тэгээд тортой шавар нуунаад гэж. Тэгээ барилгын ажлыг бодоход энэ малын ажил хамаагүй цэвэрхэн дөө тийм ээ? Цэвэрхэн. Морин дээр хийсээд л. Одоо манай гүчээд моцикл. Яд ирүүл мэд тэгээд өөрт ч бас хэрэгтэй. Өөрт нь хэрэгтэй. Ядч л одоо цагаан идэ. Юм сурхан дээр. Тэгэлгүй. Хүн хулигдахгүй зүгээр юм тий.
Барилгын ажил шовтой хойлохтол нийл юм байна. Тэгин. Харж байхад энэ тийм юм байна. Тий. За дулан чөлтөгтөнд эдгээр ч болж байгаа гурилдах гэж үзэж байна. Нэрнийгээ хойлохдсан тийм л ажил байна. Тий. Энд бол юуг хойлохдаг. Тий. Юу тод юм чи. Манай малчин хүмүүсийн нэг сайхан юм нь бол одоо нэг ивэндээ итгэх чадвар, итгэх чанар, айл сайхалтын бас нэг сайхан орж гардаг, мэндтэй устай байдаг. Ядарсан нэгэндээ болж игэл тусалчих гэдэг нэг ийм сайхан чанарууд одоо энэ хэвээрээ байна уу бас ямар хөө байна? Биш үү. Одоо танаа юм танаа мал тэнцээ байна, энчээ байна. Нэг хон үлдсэн байсан ч хүртэл одоо уцаар яриад тэгсэн байна, ингэсэн байна гэж хэлждэг тийм биш. Монгол заншлын сэжүүр алдагдаг байна одоохондоо. Одоохондоо алдагдаг байна. Тэгээ ер нь голцоо залуучууд гэж байхгүй. Дунд насныхан тэгээд дандаа дундаас дээш насныхан. За нэг 40-өөс дээш насны л асуудал. Малчлын залуу алаа жаахан хавардаал байна. Хавардаж байна. Энэ чахавдээ төвсөрийн газар одоо тэр амар хэлбэр амьдрал тэрнийг хөгжим дууж одоо нэг л баар савилдаг тийм тэр л хүмүүс залуучуудад сэтгэлийн татаад байхгүй лээ. Тэрнээс биш одоо нэг одоо хайшаа ч юм бэ нэг дурлаад байхаарч. Тэгээд одоо энэ хөдөөч бас тэгээд хотын соёл адилхан байж л өөх юм байна. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай юм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Хинти аймгийн сайн малчин очроод шандас сурдан хүлгүүдийн уяа соёлгыг тааруулах, төлөөлөж байгаа наадмуудаа бэлтгэхэд тунчиг завгүйхэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Түүний морь уяс сойх амаргүй их ажилд нь голлон тусалдаг хүн бол дүү намжилд орж байна. Харин саяхнаас нэвтрүүлгийн оролцогч Сувар доржийн томхүү Ёндон Жамц нэмэгдэн ирж хүч нэмэрлээд байгааг бид өмнөх дугаарын нэвтрүүлгүүдээр дуулгаж байсан да. Ёндон Жамц хүүгийн хувьд бол өвөө эмээтэйгээ хөдөө малмаллаж Эгэл малчны хотон дөрөндөг ариун их ажлын захыг гадарлах болохоор хөдөөгийн ажил төрнө гэж бараг байхгүй. Адуу цугласан газар хүн бүхэн цуглаж ямаа самнсан газараас толгойтой бүхэн цугтана гэдэг нэг үг бий. Нэвтрүүлгийн оролцогч залуус маань ёстой нэг хавийн улсуудын анхаарлыг татаж бужигнэн цуглартлан хагас өдрийг адуу малтай ноцолдож өнгөрөөлөө. Өнөөдөр бид нар Хинти аймгийн гаашаар сум очрахын одоо цуслан дээр нь өнөөдөр адуу авчирсан. Тэгээд энэ залуучууд очрахын байгаа энэ залуучуудад бид нар бөөнөрөө нийлж хагаад ганц нэг имнийг сургах хавас нэг удахгүй бас адуучин тэмцээн болчихж байгаа. Намжаа бас адуучин бэлтнийг ганц уурах шургуу их тиймэрхүү нэг иймэрхүү байдалтай байна. Тэгээд хавар нэлээд хэдэн имнийг байсан бас нэр нь сургаад бас овоо цэгцэрж байгаа юм ярьжсэн тийм. Тий, одоо ер нь өгч байгаа. Давгүй бас нэг 4-5 юм сургацсан баг. Ганц нэг даагнууд л байгаа юм шиг. Тий, даагнууд ер нь одоохондоо акт сургаагүй байна. Жохон томруулж байгаа л. Тий, одоо жоохон ногоо идүүлж байгаа. Жоохон харгалаад их нь одоо нэг хүүхдүүдээр сургаална. Сая яагаад унчив вэ? Сая 4 олбоо тасраад. Бас явсан. Удахгүй 4 төлөө 7 сарын. Тий, 4 тэгш. Хаана болох юм? Одоо суман дээр гэдээс одоо яг хааны сайн мэдээг уулын суман дээр болно л гэсэн. Тий, сумынхаа төв дээр болох юм. Ёна бас нэг сайн өрөөнд дээр мордлоо. Ёна наашраг. Ганц нэг өрөөнд дээр мордлоо. Ер нь чи энэ ч ирсээр хичнээн юм сургаад байна. 5-6 л. 5-6. Ер нь хэдэн настайгаас хойш хадуутай их ойрхон байсан юм байж. Хадуу морь мал унжээсэ. Чин 13 тагаал морь он. Одоо 16 та тийм ээ. 3 жилийн дотор бас мундаг сайжирсан. Эмнэгэн дээр бол зайдлал мартчихжээ. Саяхаас айхтар бүлэгсэнгүй. Тий. Өмнө морцоо ит чи юу нэр байсан? Нэг хулгаагүй. Одоо тэгэл хэдэн үрээ даах сургаал цагаан шруулал саяныхаа зүгээр амын хаалгаад авчиж байгаа юм тий. Хэд хоногоос бариад нөхөд бол арай айтайхан болчихоо. Тэг. За дахиад нэг юм барьж мартах хөтлөө. За. Би ч гэсэн мордлоо.
Тань дагтай. Цаашаа гарцгаа хүрээ хацдаг. Гуйн дээр тэр бондгортой. Алаг хүнээс хөрөнгөний заатаа. Танаахан бариадгийн заатаа. А тэр хүн дагуу. Тэр хүрээ алж зэгэр тэр. Оо! Амжис яхи баягаад юм хэ. Хей! Идлээс нь доч. Хей! 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 Анца. Хей! 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 Хашаа нурсан уу? За, оч минь. Хей! Сайлсуу дэлгэрсэн дэлгэр зуны цагт цагаан идэ боловсруулах нөр их ажил өсгүүчдийн дунд өрөндгийг мэдэхгүй хүн бараг байхгүй үзээ. Гэхдээ нутаг нутгийн цагаан идэ боловсруулах арга технологи ондоо байх нь бий. Нэвтрүүлгийн оролцогч Дорж Палм говь нутгийн арга технологийн дагуу тогоо нэрх аргаар аарцаан буцалгаж ааруул хийж байгаа нэ. Таач ногоо нэрхтээ хэдэн усаар авдаг юм? Нэг 2-3 л тэгээд усныхаа байцаар. Нэрх одоо их чанга болдог, зарим нь их сул байдаг одоо суувс гэж яриад байдаг шүү дээ. Тэр одоо яг учир нь үндэ явах уу? Учир нь чанга гарах нь бол одоо тэгэл энэ усныхаа нэг халаалт галынхаа жигдрэл хоёроос бол. Энгэрээ. Өтгий усоо сонирхож байна уу? Ирсэн хүмүүс тогоо нэрж байгаа юм уу? Тогоо нэрдэг юм уу танахад гэлдэг. Тэгтээ. Хоёр чи хавар яг нааш нүхтэй энэ бүрхээрээ бол одоо ачааныхаа хамгийн дээр нь ингээл ил өлөгцсөн. Одоо историк юм дээр хүртэл гарч идэг шүү дээ. Тий. Одоо тэгээ нөгөө цэрсэн болохоор нөгөө задгаа яснаас л арай л нөгөө тогоо нэрээс орсон болохоор задгаа уцгалгаснаас арай л амар хэлбэр байх шиг л байдаг шүү. Тэгэл. Одоо энэ чин тогоо нэрээд архин авж байгаа аваад ааруул шахах зүгээр шууд буцалгаа шахах хоёр чинь аарцны амт чанар ер нь өөрчлөгдөв. Ямар нөлөө авах вэ? Гэхдээ амт чанар ч одоо бодвол нэг ч нөлөөч одоо бага л байх шиг байдаг шүү дээ. Тэгэл бас нэг арай төргөн юм уу л гэл. Ус нь хүүтэн байх тусмал ер нь сайн гэдэг тийм чадвчны. Тий, чадвчны ус нь хүүтэн тэгээд энийг бас их бүр нөгөө бур буцалхаа их алчглаар эн чинь бүр нөгөө буцалсан ус шиг болчихно. Тиймнээс нараа багах нэг гар хуруу ингээ халах тэгээд энэ явахтал бол айгуу гайгүй чанар. Жохон бүлээсээ тэр бол усын шалал. Тий, жохон бүлээс эхлээр нь л усын шалал. Говь тогтоол ер нь ингэний одоо нэг цэнхэр гэж яриад тийм. Ингэний хормог ингэний буцалгаанаас одоо нэрсээ харагч бас нэлээ их чанга тийм хатуу болдог тийм. Тий, ингэний үгээр бол би өрөнхөд бол ер нь баг мал дээр л байдаг гэсэн. Баг багт л би чинь нөгөө тэмээд голцсон хөө явдаг багт л эмээ ээж энтер нэрсэн байх нь л ингэний арх ерөнхөд ямар тэр үед ямар ууж үзчихсэн биш. Тэр үед бол хүмүүс л тэгж ярьдаг шүү дээ. Тий, тэгээд сүүлд нь явахтал үнэр нь юу нь өөр байдаг л чанартай байдаг л гэл. Солих юм шиг мөртлөө уусны дараа бол чанга байдаг л гэл. Тэгж ярьдаг л. Баруун ташиг одоо Баян онгор энэ ховд чигээр бас Ямааны ярих гэж байна. Ингэнийх ч байна, үхрийнх ч байна. Тэгээд сарлагын асуус гаргадаг. Гэтэ сарлаг Монгол хоёрын Монголынх нь арай илүү байдаг л гэж усууд ярьдаг юм лээ. Ер нь үхрийн хайргаар ер нь арай илүү өсгч юу? Бог одоо хон Ямааны хайргаар илүү одоо тоогоо их тавьдаг гэсэн. Би ер нь баг мал дээр л байдаг ус өөрт нь бол. Тэгэхэд бол баг мал дээр авахд л бол
бол ямаагаар л голчилдог гэсэн дөө бодвол нэг тэр болгон би сааж байж байгаагүй. Тэгээ манай дүүнэрийнх манай ах ах чинэрийнх энэ төр юу яцалдаг ариг явахт бол ингэнийхэнд бол хамаагүй чанартай л юм л. Эрхэм хүндэт үзэгчдээ туслах малчин нэвтрүүлгийн ээлжид дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Түр баяртай үзэгчдээ. хотлоор нэгдээд намайг чамайг нааширгэж байна. Талуна заандаря тавал тийшээ хамт явъя. Анхны шангаруулж атрин шимэр түрүүргөөд намрын тал тариатгаад намайг чамайг нааширгэж байна. Залууна заандаря завал тийшээ хамт явъя. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек.